Японы 2 дахь өдөр өнөөдөр Асакуса гэсэн газар тийжээ. Өнөөдөр гадаа маш халуун байна. За энэ газар болохоор одоо Солонгос Кёмбокун шиг газар юм шиг байна. Миний бодлоо. Өнөөдөр маш их хүн байна. Өнөөдөр хасаа өдөр болохоор хүн их багш. Энэ ус юм синхронтой харагдав. Тэнц дагасан цэнхрэн даа. 6 сар нөгөө борооны улирал гээд намайг яг ирэх үед бороо тааж магадгүй гэсэн чинь за намайг байх үед ерөөсөө бороохгүй юм билээ. Би сая импульстэйсэн хүмүүсттэйсэн гэсэн доо шидэж байгаа. Гадаа амар халуун болохоор Японд ингэж юм уур гараад ингэж амар гоё сэрүүхэн байт юм байна. Ийм газар сайн яг шиг дээрээс ингэж сэрүүхэн. Өнөөдөр гадаа 28 градус халуун байна. Тэгээ бас амар хүнтэй. Японы дэлгүүрийн хоолнууд гоё амттай гэсэн. За Шибуя гэдэг газар ирсэн байна. Энэ Шибуягийн хамгийн алдартай нөгөө нэг амар том ийм дөрвөн уулзар зам. Сая хоол идэж гараад ирсэн. Одоо энэ хувц идэх үү гэж бодож юм. Өнөөдөр хагас өдрөөс байна. Японд ирэхээс өмнө ханаад ирсэн үсээ жоохон хамаар төрөө жоохон бий юм байна. Японд ирсэн чинь ямар өчигдээ бичсэн. Сколько ханы болдоны кафе байт юм бэ? Хөөе юм бэ? Дээрээ юм бичсэн байна. За одоо өнөөдөр суши өдөр байгаа. Орой 6-аас өдөр бодлогоцтой оройн 9-нд байгаа. Тэгээд энэ өдөр жоохон явцгаад Японд Токио гэж байдаг юм гээд тийшээ очоод ихтэй нэг аваад тэгээд олон хүнтэй бид хараа ховцос тэгээд хоосон бүх юм уу яг тохиолно за Токио гэдэг юм уу. Явж байгаа энэ Японы зах юм шиг байна. 뭐 먹을 거야? 아니, 아메리카노? Суглаад ийм юмс гарч ирдээ. Машин хөдрөөж шиг байна. Тэгээд машин хууийг амдэр хүмүүс ингэж богнороод
зурагч. Би бол энэ нөгөө big camera гэдэг Японы нөгөө Canon Sony гэдэг камер дуусаа явахтай дээ шүү дээ. Би камера юу гэсэн чинь Солонгостой нэг амар тийм юу. Миний зураг байх болохоор зураг Солонгосоос аюултай. Тэсэн хоолой идсэн. Одоо нөгөө Токиотэй гэдэг газар руу очиж юмнууд аав өчтөрөөс зөндөө болсон. Өнөөдөр үлдсэн юмнуудаа авъя гэж бодож байна. Тэгээ солонгосчууд танартаа тэрийг юу авснаа харуулъя. Тэгэхгүй бол одоо нэг tax free хийх статус задлчихдаг юм хэлээ. Токиодод очиж идэх танарт гой сонирхол. Энэ Токиотой гэдгээс баахаас сая ороод юу бичлэг хий. Энэс хийх асан байгаа. Энэс гадна тэгээд 3 юм уттай байгаа. Тэгээд Токиодод зөндөө гоё юм байна гэдэг юм билий. Их юм авсан, юмнуудаас авсан, гоо сайхан юм авсан. Тэгээд солонгос гоё гэртээ очиж байгаа үзүүлээ. Одоо ингээд уудан дотор ингээд энийг задлж байгаа тэгэхээр tax free учраас. Энэ Японы зах юм шиг байна. Амар хүнтэй. Би артлогыг бичээд байна. Миний бодлоор Японы хоолны газрууд кофе шопнууд нэмж жижигэн юм шиг лээ. Тэгээд ингээ гадаанаа амар очрстэй. Японы гудамж гоё цэвэрхэн хүмүүс амар нэгсэг гэдэг юм лээ. Хэсэг маркет энэ гоё юмнууд амар хит юм лээ. Жохон байгаад таны ч юм бас байна. Мужи 약간 좀 모지는 않고 확실해. 되게 그걸 휴크스니 쪄서 맞았어. 제시 이거 서로 임 칩스 누르지네. 사이 이니 갔어. За би гэртээ өрөөдсөн. За миний хажууд байгаа энэ том юм хараа. За энэ болохоор Японд байдаг Токиотэй гэдэг газраас ийм их муусан. Энээс гадна дахиад байгаа. Би бүр амар туусаа энэ ага. Япон энэ ага. Дөрвөн ийм уудтай маасан. Та нарт юу авснаа би товчхон тайлбарлаж өгье. Тэгээ Япон явах гэж байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол Токиотэй очиод үзээрэй. Тэгээ миний санал болгосон юмнуудыг бас аавал зүгээр хааж чинь. За эхлээд энэ том хайцагтыг задлая. Би сая задлсан байсан. Эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн авснаа танилцуулъя. За нэг иймэрхүү гоо сайхны юмнууд авсан баггүй юу? Бас юм байгаа. Энэ болохоор нүүрний маск юм байлээ. Тэгээд нүүрний маск энэ болохоор би тэгээд ажлынхаа бас нөгөө хамт ажилладаг ажлынхаа ихснэрт 1-2-оор нь бэлгэлье гэж бодоод авсан байгаа. Тэгээ энэ амар гоё маск гэсэн байсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ ингээм powder тэгээд энэ мист нөгөө нэг нарны тосны орн ингээ мист шиг түрхээд хэрэглэждэг гэсэн. Тэгээд энэ хоёр болохоор өксөндөө авсан байгаа. Энэ сугахтаа энэ нөгөө массажлж угааж болно. Энэ болохоор миний нөгөө нэг энэ одоо энэ чаммори гэж яриад энэ өрөөцөн өснүүд амир хэдэг байхгүй юу?
Тэгээ тэрийг янзлдаг брош гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө бол идэх юм амар авсан байгаа ийм цэцэгнүүр эднэрийг авсан. Тэгээд Японч бас нэг пудинг амар алдартай шүү дээ. Энэ пудинг чихэр эднэр байсан. Тэгээд бас нэг матча гээд нугчаа ногоон цайнууд бас алдартай байсан. Ногоон цайны амттайнууд авсан байгаа. Энэ хүмүүс тэгээ бас ажлынхандаа ерөнхийдөө бол жоохон өгье гэж бодоод нэг иймэрхүү зэли тэгээд ийм шоколад тэгээд бас Японы хамгийн нэг цэцэгнүүр иймэрхүү юм. Тэгээд энэ савн авсан байгаа. Энэ савн болохоор нөгөө нэг ийм зүрхний бүртээ буксунгагийн үнэртэй гэсэн бас скраб болдог гэсэн нөгөө нэг Jenny-гийн Jenny хэрэглээ. Тэгээд Jenny-гийн нөгөө нэг Jenny-гийн савн гэдгээр алдартай юм байлээ. Тэгээд нэг хэлсэн байгаа. Тэгээд юудаага идэж үзэх ёстой гэсэн нэг иймэрхүү эрдэнийн чихэр шиг юмнууд. Энэ болохоор хаяада ажилдаа явахдаа энд явахдаа хэрэглэж бодоод мууд авсан. Нэг нугчаатай мужи авсан байгаа. За тэгээд энэ бас амдаа нөгөө нэг хийдэг юм юм шиг байлээ. Энэ бас Эспагийн нэг гишүүн хэрэглэдэг гэд бас тэрийг авсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэг юмнууд авсан. Японууд болохоор юмнуудын төрлүүд нь айгу сайн үйлчлэгээтэй сайн мэд юм байлээ. Энэ нөгөө тунжаан пас ийм бөөрн жижигхэн пас гээд миний миний мөрөн амар хөвддөг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр наа гэж бодоод иймэрхүү паснууд авсан байгаа. За тэгээд энэ бүр би очиод энэ шоколадыг зүгээр л гээд гоё харагдах нүр аваад цахгүй үнэхээр гоё амттай шоколад. Энэ бүр амар гоё. Энийг танараач идэж үзээрэй. Тэгээд Япончууд угаасаа кикат яг төр төрлийн амттай байд юм байлээ. Тэр зулаас би зүгээр карамелийн амттайг авсан байгаа. Тэгээд толгоодтой уудаг ийм эднэрийг бол толгоодтой уудаг ийм эднэрийг авсан байгаа. Энэ болохоор нөгөө нэг шумуул хадчих юм бол тэн дээр наачих юм бол зүгээр болчихдаг гэдгсэн. Тэгээд нөгөө нэг Starbucks-ийн энэ гүзээлэгний амттай ийм латте байсан. Тэгээ энийг ерөөсөө анх удаарсахгүй солонгос зүрсэнд байдгүй. Тэгээ энийг ууж үзьгээд авсан байгаа. Бас энэ нүдний тусаалга айгу гоё гэдсэн гэсэн энийг авч хэрэглэж үзье гэж бодоод авсан. Тэгээ бас энэ нөгөө нэг energy гэдэг энэ болохоор нэг юм зэлцэгнүүр шиг жим шиг нэг юм жоохон сонин амт нь бол гайгүй. Гэтэ ингээд жажлуур нэг юм зэлцэгнүүр ус хоёр холилдсон юм шиг тийм байхгүй. Тэгээ энийг нөгөө нэг өглөө ингээд амар ядарсан үедээ өглөө ингээд уучих юм бол тэр өдрөө жоохон бага ядраад жоохон хүчтэй болдог гэсэн. Тэгээд энийг гайгүй санагдах нь авсан. Тэгээд Японы чипс байсан. Энийг идэж үзгээд авсан байгаа. Тэгээ бас нэг юм өөр шиг юм байсан. Ерөнхийдөө л нэг иймэрхүү юм авсан. Тэгээд бас энэ гоо сайхны брэдүүд ерөнхийдөө алдартай байдаг шүү дээ. Энэ Kenmake гээд энэ брэндээс нэг 2 мөнгөлөгч тэгээд ийм хайлайтерууд авсан байгаа. Тэгэл нэг юм аваагүй. Тэгээд ерөнхийдөө л авах хүссэн юм бол амар их байсан. Гэтэ тэгээд тэн дундаас яг өөртөө хэрэгтэй эхлээд хэрэглэж үзье гэсэн юмнууд авсан байгаа. Японд болохоор Японы Токиод очсон байгаа. 2 шөнө 3 өдрийн аялалд яваад ирсэн. Тэгээд богинохон ч гэсэндээ ерөнхийдөө маш хөвгөлтэй, маш гоё аялал болсон байгаа. Япон үнэхээр надад гоё санагдсан. Тэгээд дараа бас Японы Осака эднэрлөө явж үзэн гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол миний анхны гадаад аялал байсан. Тэгээд үнэхээр гоёсан. Ажлыг таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Бас миний Instagram хуудсыг дагаарай. Тэгээд дараагийн хамт шиг оруулъя. Тэр бол төр баяртай.